Нийслэлийн улс төрийн хаврын идэвхжил эхэллээ. Ардчилсан намын дотоод сонгуульд хотын дараагасан Батүл өрсөлдгөө илэрхийлж, Монгол Ардын намын дотоод тэмцэл Нямбатар, Батамгалан нарын оролцоотой үргэлжилж, жагсагчд нь хоёр талд хуваагдлаа. Хотын эрх мэдлийн ирээдүйг тодорхойлох нийслэлийн намын албан тушаалын төлөөх өрсөлдөөн зөвхөн хурлын танхимд бас гудамжинд ч илэрч нийслэлийн хаврын улс төр ширүүсэж байна. Сүүлийн үед нийслэлийн намын байгууллагуудын идэвхжил улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Намын ороо дүүргийн бүтэц залуучуудын холбоо фракцууд гинцэрж уулзалт хэлэлцүүлэг дотоод зохион байгуулалтын асуудлаар идэвхтэй ажиллах нь намын дотоод сонгуулийн урьдчилсан бэлтгэлээ. Тухайлбал ардчилсан намын дотоод сонгуулийн санал авах бүртгэл 3 дугаар сарын 10-нд дууссан бол 4 сарын 1-нд аль биесээр дотоод сонгуул эхэлж 7-8-нд их хурал нь зохион байгуулагдана. Энэ хурлаар үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн зөвлөлийн шинэ гишүүдийг томилж нийслэлийн ардчилсан намын шинэ даргаыг тодорхойлох юм. Одоогоор хотын даргасан Батүл ерөнхийлөгчийн сонгуульд биш нийслэлийн ардчилсан намын даргад өрсөлдөхөө илэрхийлснээр хотын удирдлагын даргын төлөөх улс төрийн өрсөлдөөн өмнөхөөсөө илүү ширүүн болох нь. Би бол ерөөсөө нэр дэвшил хотын даргатаа л нэр дэвштэй. Би улс төрд оруулах хотын даргатаа л Монгол улсад байдаг бүх дарга нар, бүх түвшний дарга нар дотроос хамгийн хүнд ажлыг хариуцсан, хамгийн ачааллэгтэй ганц хотын дарга. Ерөнхийлөгч хажууд нь юу ч биш. Ерөнхийсээ засаг масаг өстө сайд майд бол хотын дарга хажууд л өстө юу зүгээр тавил бодлогын л гэж явдаг. Хотын дарга төр бүх юм. Намын дотоод сонгуул гэдэг бол зөвхөн гишүүдийн урлагийн тухай асуудал ш. Тэр бол дараагийн улс төрийн шатнд хэн гарч ирэх, хэн хөшгөний ард үлдэхийг шийддэг эрх мэдлийн жижиг сонгуул. Тиймдээ ч нийслэлээр энэ өрсөлдөөн бүр илүү ширүүн болдог. Учир нь нийслэлийн намын дарга гэдэг бол зүгээр нэг намын албан тушаал ш. Тэр нь дараагийн шатнд нийслэлийн бодлогыг зангидаж, хотын эрх мэдлийн төвд ойртох буюу нийслэлийн засаг даргын суудалд дөхөх гарц юм а. Тиймдээ ч нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргын албан тушаалын төлөөх өрсөлдөө ил цагаан дагарч хотын дарга хишгээг Нямбатар, хот байгуулалт, барилга орон сууцчлалтын сайд, инх тайвны Батамгалан нарын дотоод тэмцэл эцэстээ гудамжны улс төрлөө хальж эсэргүүцлийн жагсаалын хэлбэрт шилжих шинжтэй боллоо. Нэг намын доторх эрх мэдлийн маргаан хотын хөгжлийн бодлогоос илүү албан тушаалын төлөөх тэмцэл болж хувирсныг энэ үйл явдал тодхон харуулж байна. Баянзүрх дүүргийн намын орооны дарга барилга хотын байгуулалтын сайд улсын хурлын гишүүн Батамгалангийн түүний хамаарал бүхий хүмүүсийн хийсэн хулгай луурыг өөр чиглэл рүү шилжүүлэх гэж ийм одоо үйлдэлд оролцож байгаа. Энэ төрийн албан агчид хороон засаг дарга нар хэсгийн ахлагч нарыг энэ үйлдэлээ зогсоохгүй л би засаг захиргааны нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хууль заасны дагуу дүүргийн засаг даргаас ахуулаад бусад одоо чөлөөлж болох бүх хүмүүсийг төрийн албаны болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэдгээр шийдвэр гаргана шүү гэдгээ би одоо сануулж та бүхэнд хэлж байгаа. Хотын намын дарга болох надад бүрэн боломж туршлага би нийслэлийн намын дарга болно гэж хэлээгүй. Үүнтэй зэрэгцэн иргэний зэрэг ногоон нам доторч 50 уур амьсгал алга намын албан ёсны дарга Батбаатар түүнийг огцруулах байр суурь илэрхийлсэн ди дарга Батбаатар нарын зөрчил намын дотоод хагарлыг ил гаргасаар байна. Нэг нь намын тамгыг хамгаалж нөгөө намын даргыг хөөхөөр дайрсан энэ маргаан улс төрийн нам доторх ардчлал бас харин эрх мэдлийн төлөөх уламжлалт зодооны ээлжилт бүлэг мэт харагдаж байна. Хоёр тамга нэгдүгürt байхгүй. Тамга хийлэхийн тулд гэрчлэгээ нэрэгтэй. Гэрчлэгээ байгаад ч хийлэхэд хэцүү. Тэр гэрчлэгээн дээр намын гэрчлэгээн дээр намын даргын нэр бичээтэй байдаг. Дээд шүүх дээр намын дарга дээд шүүхийн вебсайтад намын даргын нэр бичээтэй байдаг. Үндсэндээ нийслэлийн намын даргын суудалд нүдтэй улс төрчид зөвхөн дотоод намын өрсөлдөөнд оролцож байгаа юм биш. Тэд хотын эрх мэдлийн дараагийн үеийг тодорхойлохын төлөө тоглоомын талбартаа гарчээ. Учир нь нийслэл нь зөвхөн нэг хот биш, улс төрийн нөлөө, төсөв, бодлого, сонгуулийн жин бүгд төвлөрсөн төв. Тиймээс нийслэлийн улс төр нам гүмт харагдавч үнэндээ идэвхтэй халуун өрсөлдөөний талбар хэвээр байна. Нямбатар, Батамгалан нарын өрсөлдөөн нь аль хэдийн ил цагаан болж нийслэлийн улс төрийн тоглогчдын дараагийн алхам бүхнийг анхаарлын төвд орууллаа.